Зөөрэ мэд. Ер нь бол 1000 удаа бичлэг хийж байгаа. Гэлсэн. Тэгвсэн. Нэг санаагаачсан би дахин давтаа ярьсаар л болно. Ууртай үедээ нэг давтаж үзэн 50 үедээ нэг давтаж үзэн. Одоо яг миний давтаж үзэж байгаа нэг зүйл нь юу гэхээр 50 байж ах та энэ нөгөө ярддаг сэдвээ давтаж үзэж чинь. За тэрэн дээр дахиад эхлэе. Тэг. Байн харуулдаг нөгөө болоо номооч. Болоо номооч яг ер нь бол нөгөө нэг одоо хүний амьдралд танил сайн найзууд янз янз зүйлсэд шүү дээ. Энэ миний хувьд яг сайн найз шиг зүйл хэвгүй. Яг гэвэл энэ рүү би маш их цаг зав эрүүл мэндэд зарцуулсан гэж тааж. Эрүүл мэндэд зарцуулсан биш. Цаг заваа зарцуулсан. Тэгээд их олон бодлоо зарцуулсан. Маш олон тэгээд ингээд жилийн бас орлогод байхгүй юу? 78 жил. Яг гоо зарим хүнд энэ богинохос нэгтгэх байх л та. Мэдээж өмнө цаана өдөрцөн 40 4 дарсаат гэдэг шиг. Тэгээд насаараа юм хийгээд үзсэн хүмүүст бол яг гоо 20-оос хойш янз янзын юмсараа 40 дээр хөлөө болж байгаа хүмүүст бол 8 жил нь бас богинохос нэгтгэх юу амар санагдах мэдэхгүй. Миний хувьд бол бас 8 жилийн хугацаа баг гэж бодохгүй байна. Яг энэ зүйлийн төлөө зарцуулсан мөнгө хөрөнгө сэтгэл энерги одоо энэ пэйж нь олон зүйлсийн өөр зүйл бас их боломж зөндөө байсан. Гэхдээ ер нь бол яг хаяхгүй хийсээр л байгаа. Тэгэхээр энэ миний хувьд жоохон залхамаар ч юм шиг мөртлөө айгу дуртай. Тэгэхээр нэг яг дотны найз шиг л зүйл гэсэн хүн гэж үзвэл дотны найзтайгаа хүн нэг гоё үгээр ярьдаг л дээ. Яг зарим хүмүүс нь болохгүй ч магадгүй. Хараас утгаараа биш. Гэхдээ ер нь бол бие биенээ яг хинбэ гэдгийг мэддэг. Тийм болохоор илүү нээлттэй, илүү гүн утгатай тэгсэн мөртлөө өөр хүн харахад ойлгодонгүй байдлаар ярилцдаг баг. Миний тухайчсан хэрвээ энэ номыг найзаа гэж үзэх юм бол жоохон хараамар л гэдэг. Тэ. Сая одоо гэхэд видеон дээр нахгүй юу энэ төр гэдэг. Энд чинь одоо нэг хараалын яриа боловсрол бүрштэй тэмтэй адилхан. Тэ ингээд ер нь бол пэгэр гэсэн хараад хэдэж штэ тэр шиг баг эддам чим үү одоо ямар сонин нөхөр вэ гэж тэлчмэрч үед байдаг байхгүй. Одоо үгүй. Яагаад ингэж чамайг би анх уншихад ийм амархан ойлгох зэрнээ. Одоо болтол ингээд ийм олон хүнд ингээд тахт яагаад ойлгоддгүй юм бэ гэдэг ууралчмаар юм санагддаг үед байдаг байхгүй. Жуулн одоо ингээд яг одоо 19 он гэдэг хэвлэлтэй гэдэгчсэн уул нь анхны хэвлэлт нь 17. Энэний өмнөх номыг би тэр 5 дасгын номыг уншдаг хийдэг байсан гэсэн чинь 17-оос одоо. Тэгээ өөдөө зориулж хийжсэн гэдгээ баха олоодод автцсан. Тэгээ би нэг хэл техник хэлж байгаа. Би сайн ач гэдгээрээ сайн ачцээ болж харагдах гэдэг биш зүгээр анх тэгж эхэлчээд зүгээр нэг сансаргуу зүйлээс болж эхэлсэн юм шиг мөртлөө. Яг гүндээ бол хайдгал зүйлээс мах л та. Тэг яг тэр 17 одоо хүний хувьд бол нэг амар амьдралынхаа голчоо болгоод явахаар гэж бодож эхлэв шүү дээ. Ер нь бол шал өөр юм боддог байсан. Мөнгө төгрөг мөрөөдөлтэй та нартай адилхан зүйлс боддог гэж хаад гинтхэн ийм нөхрийг оруулж ирээ. Тэгээ тэрэндээ бүр гол зорилгоо болгоод ингээ явж байгаагаа жоохон гайхал идэг үе. Гэтэ нэг харамссан утгаараа биш. Ер нь бол тийм байхгүй. Тэгээд шантармаар үеуд байдгүй гэвэл байдаг. Тийм зөндөө л удаа байдаг. Одоо ч байж байгаа. Ирээдүйд ч гэсэн байх. Гол нь яагаад энэ видео мэд хийхдээ энэ зүйл ингээ ярихдаа шантардаггүй юм бэ гэдгээ би сайхан бодоод үзсэн л дээ. Тэр нь болохоор нэгдүгээр талаар би зүгээр өөрөөсөө шантардаггүй, хүмүүсээс жоохон шантардаг. Энэ бол хүмүүс ороод ирэхээр хэцүү болчдөг. Одоо энэ ойлгодог зүйлсээ ч гэсэн ингээд ойлгох хэцүү болоод янз зүйлсийг ойлгодог болчдөг. Тэгээ одоо болохоор ер нь ямар төгөлд хийсэн бэ гэхээр хүмүүс миний бодож байгаа шиг тийм сайн юм уу хурдан өөрчлөгддөг биш. Хүмүүс яг нэг тийм муу бол биш гэхдээ тийм амар гэгээлэггээр тэ бүх хүн сайхан хурдан ойлгодог эсвэл сайхан сэтгэлтэй хичээл зүтгэлтэй гэж ер нь бол хүлээж авахааргүй юм байлээ. Ялангуяа Монголын тухайд монголчууд жоохон залхуу талтай. Мэдээж одоо хөдөө оронтох ч юм уу, малчин ч юм уу өөр ингээ байдал дээр бол нэг залхуу биш л ахaltaа хөдөлмөрч байж л угсаа амьдруулна.
Ер нь яг өөр юм дээр хөөд ирэхээр ном, хичээл зүтгэл, эрүүл мэнд, зөв зуршил за нэг иймэрхүү юм хөөд ирэхээр ер нь жоохон хойрогдолтой. Тэгээд яг би бүх хүнийг хэлж байгаа ш мас хэлж байгаа шүү. Тэгээд нэг уухад гэхдээ уургын мөр урагшаа гიშгтээ ургаа хаад гэдэгтэй адилхан. Юу болт юм бэ гэхээр хэрэв би тэр хүнтэй арх ярьсан бол, мөнгө ярьсан бол, эмгтэн хүн ярьсан бол, зодон зохион ярьсан бол аль эрт ойлголцчихоор баггүй юу? Ер нь бол айгүй хурдан хүлээж аваа. Ингээд тий тиймэрхүү жишээ, тиймэрхүү яриа эсвэл ингээд нэг сонин зүйлсийн тухай яг гоо тиймэрхүү зүйлс хэрэгцээ өгж байгаа биш. Гэхдээ ер нь зүгээр илүү хэрэгцээтэй зүйлсийн тухай ярингууд ингээд нэг тийм даярлаж хүлээж авдаггүй гэх юм уу? Жоохон өртөө тулаа үзэж байгаа шиг болчих гээд. Тийм болохоор ч гэсэн бас нэг дотн үлдээ чи гэдэг хүмүүстэй заримдаа энэ зүйлсийн тухай ярилцдаг байхгүй. Дотносны тухай, хариултны тухай, шишний тухай ярилцахгүй шүү дээ. Тэрээс нөгөө нэг цагдаа хүн гэртээ байцаалд авдаг гэдэгтэй адилхан байхгүй. Гэртээ орж ирэл ихнэр хүүхдээ загнаал бас тэгээд яг хөө зарим тийм хүн анжтай хүн байдаг. Тийм бол хэцүү шүү дээ. Ингээд яг нэг мөрөглөөрөө тэр чигтээ өвчлсөн бүх хүнтэй тэгж ярьцгааж гэж байхгүй. Одоо хүүн бол хүүн, аав нь бол аав нь. Тэгээд бүх байр суурин дээр болно хүн гэж гоё хуурч чаддаг. Тэгээд тэр байр сууринтай үнээр гоё байж чаддаг хүн байвал мэдээж илүү гоё тийм үү? Илүү тухтаа штэ. Тэгээд аав нь ээжээс нэг амар цагдаа аав гэсний шууд хүүхд мөхтэй загнадаг болч юм уу? Айгу тухгүй байхгүй. Тэрнтэй адилхан одоо би бүх газар очиод ингээд би урт наслан би ингээд гэж яриад байл мэдээч хэцүү л те. Тийм болохоор ерөнхийдөө тэгээ нэг бас нэг зарим хүмүүстэй бол нэг тухай ярилцдаг. Гэхдээ бичлэгээрээ дамжуулаад бас ярилцдаг намайг таньдаг юм шиг болсон хүмүүс байдаг баг. Тэгээд гол нь энэ уул нь энгийн зүйлс байхгүй юу? Энэ яг энэ номон дээр байгаа дасгалууд хөдөлгөөнүүд нь энгийн зүйлс. Философи нь жоохон хэцүү. Тэгээ хүмүүс ингэж идэг чи дасгал заана гэж дасгалаа юусоо ярьдгүү дасгалаа чи ингэ гарч ирчихсэн чинь бишгсэн дуусчаад ингээд. Тэгээ би өмнө ч хэлсэндөө хэлсэн. Номыг худалдаж аваад угаасаа дээр нь дасгалын заавар нь байгаа. Тэгээд сургаарга байдал нь байгаа. Ушаад ойлгох чинь яг хөө жоохон тархин нэгсэн ажилтгүй бол эсвэл нэг ном энэ уншдаггүй бол жоохон ойлгох хэцүү байж магадгүй. Гэхдээ ганц хоёр зүйлгөө өчгөл ойлгох чинь гол нь цаана байгаа хуулиуд нь ойлгохгүй байхгүй. Ингээ би юм хэлсэн шүү дээ. Одоо нэг бичээд аваарай гэж хаад. Хүн махан бий байна, зүртгэл байна, оюухан байна, гурлаа өөрөөр орон зайд байна. Тэгэнгүүт махан биеийн үйлдэл гэдгийг хүн сургад амархан байдаг байхгүй юу? Хичнээн ингээ хэцүү юм шиг мөртлөө. Гэхдээ энийг энерги болгоод, зүрх сэтгэл болгоод, оюун бодолдоо шингэх, удирдах. Одоо жишээл 20 дугаар дасгал гэхэд чинь үйлдэл нь нэг сонирн биш байхгүй юу? Энэ зүгээр сэтгэл зүйн болон оюун ухааны хоосрол ямар ч тийм төвгүүгээр, утга учиргүйгээр хий хоосон зүйлс боддог. Тэр байдлыг чинь засахын тулд байгаа бодлын орон зайны зүрх сэтгэлийн хувьд хоосрол мэдэрдэг. Энэ бол манай нийгэмд бүр үнэхээр том өвчин. Хүмүүс анзаардгүй л болохоос ш. Хоосрол гэдэг зүйл, готрал, үзий ядалт гэдэг зүйл. Ингээ яг нэг удахаараа хоосрол гэж хэлчихэж байгаа юм заяа. Энийний цаана үзий ядал, өөртөө итгэлгүй байдал, итгэхгүй байдалтай ингээд залхуу байдал маш олон зүйл цаана орж байгаа. Тэгэхээр бодолт чинь бие махбод чинь мэдрэж байгаа энэ мэдрэмжийн цаана юу дутуу байгаа юм бэ? Тэ чи яг юуг сураагүй байгаа юм бэ гэдгийг чинь ингээд биеийн үйлдэлээр дамжуулаад чам дадуулах гад байгаа хгүй юу? Тэрээс биш үйлдэл нэг сонирн биш. Би энэ зүйлийг 8 жил хийсэн хүнийхээ хувьд ч хэлье. Нөгөө утгаараа би багш нараас заалгасан зүйлийнхээ тухайд ч хэлье. Хүний бодол сэтгэлийн орон зай гэдэг зүйл маш удаан өөрчлөгддөг. Хүн дээрээс нь муу мухагаа маш их хайрладаг юмтан. Ер нь тэ бүх хүн биш. Гэхдээ ер нь яг мас ярьж байгаа шүү. Хүн яагаад зовлонтой байгаа тухай ярьж байгаа. Тийм. Тэгээд хүн бурхнаас илүү чөтгөрийг хайрладаг. Тийм хүмүүсээр дүүрсэн нийгмийг бүтээхээр эн чинь хэцүү нийгэм байх нь тодорхой шүү дээ энэ чинь. Математикийн томьёотой л адилхан. Тэ? Нийгмийг бүрдүүлж байгаа тэр хэсгүүд ямар байна? Тэгээд тэр чинь бөөнөрөө нийт нь ямар байна? Тэгээд нийтэнд дамжуулаад нийгэм бүтээж байгаа. Гэтэ нийгэм дотор мэдээж арай илүү сод тэгээд 50 амгалан дүүрэн байдалтай эрэг хэсэг байгааг үүсэхгүй яагаад хүн болон бүгдээрээ чөтгөр биш. Дотор мэдээж бурханлаг хэсэг илүү ахил сэтгэвчлэлтэй хэсгүүд мэдээж байгаа. Гол нь та нарт ингээд
зориулах гээд байгаа зүйлээ би яг юуг ингээ хийх гээд байгаа вэ гэдгийг өөрөө мэдчихэж байгаа. Гэсэн мөртлөө ойлгоод байгаа мөртлөө тайлбарлаж чадахгүй хэсэг зөндөө байна. Одоо тэр хүн ингээд жишээ бичлэг үзэхдээ ингээд намайг ингээд хардаг. Би бас нэг тийм царайлагч хүн биш. Нэг тийм цэвэрхэн хүн биш байж магадгүй. Үг хэллэг байгаа байдал дээр ч гэсэн төгсөн биш байж магадгүй. Гэтэ би энд багш хийж сууж штэ. Тэгэхээр чи би танд багш гэдэг хүрээнээсээ сэтгэлийнхаа гүнээс, оюун ухаан бодлынхаа гүнээс нэгэн ямар нэгэн зүйлийг ойлгуулах гэж л хичээж байгаа гэсэн үг. Тэгэнгუთ хүмүүс нөгөө нэг дандаа өнгөн дүгэлтээр тэр цаана байгаа зүйлсийг ингээд ойлгох гэж хичээгээсэй гэж нэгдүгээр хэлнэ. Хоёрдугаар талаар би өөрөө ч гэсэн ойлгох гэж хичээж байгаа гэх юм уу. Ягаад гэвэл зарим хүний үг хэдэн мянган жил нараач ойлгох тохиолдол байна шүү дээ. Жишээлбэл харин хэлдэг шүү дээ. Христийн үг одоо 2000 жил болж байна. Энэ яг ойлгодог хүнтэй бол хэзээ ч хуучрахгүй байхгүй юу? Бүр ингээд амар гоё үг. Ойлгодог хүн дээ шүү. Юус хуучрахгүй. Тэрнтэй адилхан хүмүүс тэр ихний номын ч гэсэн хэлсэн шүү дээ. 1930 онд одоо бараг 100 жил болох чинь. Асан ном. Ойлгоогүй 40 жил болсон, 50 жил болсон. Одоо ч ойлгоогүй хүмүүс өндөл байгаа. Ойлгосон хүмүүс ч гэсэн байгаа л да. Тэгэхээр чи эн чинь жоохон удаан байдаг байхгүй юу та. Тэгэхээр тэндэн зориулаад ингээд хийж байгаа гэсэн үг. Хэлсэн шүү дээ. Би нэг лаг болохоор юм уу, бүх хүнд ойлгохдохгүй болохоор юм уу хийхгүй байгаа. Харин энэ дотор нэг ширхэг шүү заяа. Нэг ширхгэл хүн ойлгочих. Тэр хүн амьдралаа өөрчилчих. Тэгээд мөнгө зарлахдаггүйгээр имлэг орохгүй байх тэр замыг мэдчих те. Эрүүл байгаа сурчих хүн. Тэгээд би шоронд орсон, шоронд булгацсан ч хүний амьдрал хэцүү зүйлсүүд болсон. Гэтэ заавал би махан бие шоронд болж байгаа ч тэр энэ олон хэцүү зүйлсүүд тохиолддог штэ хацал зовлон. Юу ч болж исэн нэг амьд үлдэх үз. Эсвэл заавал хүнд зүйлс тулж байгаа даа биш. Аз жаргалтай байг тэр хүнд үл. Бүх юм чигдрээ тэр тэ бас бүх хүн тийм зовлонтой хэцүү байх албатай биш тэ. Тэгээ үр хөвгттэй болчих, мөнгө төрхтэй болчих, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэг. Тэр үедээ тэгвэл энэ амьдралынхаа баталгааг илүү хэлбэр мөртлөө өмнөр олгоод авчих. Сайн жишээн дээр ч тэр сар жишээн дээр ч тэр хоёрын дээр нь л зөв бичлэг хийж байна. Тэ? Залуу хүн байна. Өөрөө ойлгоцсон юмнууд байх байна. Ойлгочоод энийг ямар жишээн дээр яаж ойлгох вэ? Юугээ хэлчихвэл ойлгох вэ гэдэг дээр өдөр шөнөгүй биш маа гэхэд толгой гашлах үедээ гашлахаа л явж байгаа. Мэдээж жоо муу зааж байгаа бол миний буруу муу. Тийм энийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ яг тэр шүүмжилж байгаа хүмүүс нь яг ямар хүмүүс гэдэг вэ гэхээр амьдралдаа нэг камерны урдаас хараад хоёр хөвгөлбөрч хэлж үзээгүй. Тэгээ нэг хоёр хөвгөлбөрч өргөтэй холбоо сурч чадахгүй. Хүүхдтэй нэг зүйлийг те нэг 5 настай хүүхдтэй ч гэсэн нэг эвтэйгээ нэг хоёр хөвгөлбөрийг цаана байгаа нэг юмыг ойлголцох хэмжээний биш. Зовлон жаргалын мэддэггүй хүмүүс айгүй шүүмжлэлт амархан байдаг. Тэгээд монголчууд ядж тэгээд ер нь их дотгошоо ялангуяа эрэгтэйчүүд нь тий ингээд арх ухтаа ч юм уу уурлахараа ч юм уу юм аялдаг. Ингээ үедээ болохоор бас тэггүй ингээд тий нэг эн чинь бас нэг харилцааны зөвлөл биш үү. Ингийн үедээ 50 үедээ тэгээ заавал уур хилэн дотор биш юм хоосрол дотор сөрөг байдал дотор биш. Энгийнээр яаж энийг 50 байдлаар яаж ойлгох вэ гэж олон талаас нь оролдож л байгаа. Тэгээд ярилцах гэдэг үйлдэлийг маш олон жил хийсээрсэн цааш хийсээрэх болно. Тэгээд багын найзууд мэддэг байх. Тэгээд багын найзууд холоогоо найзууд ч байна. Миний чам ойлгодгүй мөртлөө найз хөрөө үлдсэн найзууд ч байна. Зай гавсан найзууд ч байна. Тэр бол бүхний хэврэл байх зүйл. Гол нь гэхдээ мэдж байгаа нэг зүйл нь бол би их яриа хүн, ярих гэж оролддог хүн, уншдаг хүн, боддог хүн, олон талаас нь юмыг судалдаг хүн, ярилцдаг хүн. Тэгтээ яг бүр гүнд нь хэрсэн харилцдаг мэдгүй. Гэхдээ ямар ч сониуч хүн гэдгийг бол хэлж чадна. Тэгээд хичээсээр л байгаа. Хичээсээр л байх болно. Гол нь та нар тэр цаана байгаа юмнуудыг ойлгож очие гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд энэ миний чадсан ч чадаагүй ч хэлсэн нэг өгүүлбэрээр тэр хүний амьдралыг бүтнээр нь өөрчилж магадгүй учраас өөрчлөсөн жишээнүүд ч гэсэн харж ирсэн учраас хийсээр байдаг байхгүй юу. Жишээлбэл та бодлынхаа төөрөгдөлд битгий их хатаа автаа. Бодолтой хийсэн төгөлд чинь зүгээр л таны өөрийн бүтээсэн зүйл гэдэг юм аа. Хүний бодлын орон зай бол тэ түүлийн үнэн биш ээ. Хүн анх төхөөс төрөхдөө тийм айхтар халиг цалгисан энергитэй төрдөг биш ээ. За нэг
гавьгаар бодоход нэг 60 хүрэх үз хэмжээний, дараад 80 хүрэх үз хэмжээний. Гэтэ тэр чинь бүх амьдралд нь хүрэлтгүй шүү дээ. Анх ихэнх хөвлөнөөс байхад мэдлсэн энерги эхний нэг 20 жилдээ гавь үүж магадгүй цаашдаа тасралтгүй ингээд багассаар бол хорогцоор бол ядарсаар бол 30 40 гэхэд тэ нойрмог залах уу хөдөлгөөнүүдаа яг илүү ингээд яг оюухан сүнс төвтэй болж байгаа юм л дээ. Гэтэ ер нь бол тийм шүү дээ. Тэгэхээр энэ ингээд юу гэдэг те энерги тийм хязгаарлагдмал нөхцөлд амьдарч байгаа байхгүй юу. Тэгээ трийг яаж өөрчлөх юм бэ л гэдэг тухай. За эсвэл ингээд бодлогоороо битээ дамжуулаад хитрхи ингэж төөрөгдөлтөө. Тэгээ ийм тэг хязгаарлагдмал нөхцөлд хийсэн түнэлтүүд чинь зүв байх албагүй. Та нар ингээд үзэл бодол ерөнхийдөө тултлаа явахад нэг 60-70% энерги үнэн болдог. Гэтэ тэр өөрчлөгддөг байхгүй юу. Хууль хизээч өөрчлөгддөг. Тэгэхээр сүнслэг хуулиуд хизээч өөрчлөгдөхгүй гэсэн үг шүү дээ. Сүнслэг хуулиуд жоохон ойлгоход хэцүү ч гэсэн 100% гэсэн ангилалд багтахаар өгүүлбэрүүд байдаг. Жишээлбэл бурхан бос сүнс гэдэг өгүүлбэр шүү дээ. Энэ бол 100% үнэн өгүүлбэр байхгүй юу? Гэхдээ энэ нэг тийм ойлгоход амархан өгүүлбэр биш. Жишээл бурхан бол цар ганц гэдэг өгүүлбэр байна. Энэ бас яг уул нь бол үнэн өгүүлбэр. Хэрвээ яг ойлгодог хүнд бол үнэн өгүүлбэр 100% үнэн өгүүлбэр байхгүй юу? Гэхдээ энэ тийм ингээд энэ бас өөрчлөгдөж өгүүлбэр байхгүй юу? Тэрнээс биш хин нэг үзэл бодол биш. Тэгэхээр ер нь бол ийм жоохон хүнд мөртлөө ойлгоод авчвал үнэн байдаг зүйлс гэж байдаг 100%-тэй. Яг сонсоход үнэн юм шиг мөртлөө 100% үнэн биш гэдэг зүйлсүүд байдаг. Тухайн үедээ үнэн гэдэг зүйл байдаг байхгүй юу? Тэр нь бол одоо энэ шүү дээ. Монголын өвөг дээдсүүд бол мундаг. Бидний өвөг дээдс мундаг байсан. Энэ үнэн өгүүлбэр мөн. Зарим хаана хэлж байгаагаас хамаарат энэ 50-60%, тэгээ 60-70%-тэй үнэн өгүүлбэр байхгүй юу? Яг магадгүй нэг хитрхи цээжэд хэлдэггүй мөртлөө хэлж байгаа энэ магадгүй үнэн 100% үнэн өгүүлбэр мөн. Гол нь цээжэд хэлдээд худлаа ингээ хямсганаад хэлчихвэл тэр бас жоохон худлаа болчих гээд байгаа байхгүй юу? Бусдын соёлыг үүсгэн гутаа ганцхан өөртөө цээжэд хэлдэж байгаа ч юм уу? Эсвэл нэг хиттийг очиж зогсноо ч юм уу би Монгол гэж байгаа бол бүр энэ айгүй муухай харагдана тийм үү? Тэрнтэй адилхан яг зөв газараа зөв өгүүлбэрээ зөв хэлэх юм бол энэ өгүүлбэрийг ч үнэн илүү өгснө. Тэгэхээр та нар яг л яриад байгаа зүйлсээ би ч гэсэн Монголд хайртай хүн би Монголын өвдөсөө хүндэлдэг хүн мөн. Гэтэ бүх газар хэрэгтэй хэрэггүй үедээ дандаа ингэж яриад ивэл тэгсэн мөртлөө үйлдэлт нь байхгүй мөртлөө яриад ивэл энэ өгүүлбэр ч үнэн унам өстэй. Дээрээс нь бүр ингэж бүх хүнд хамааралтай 100% үнэн гэдэг өгүүлбэрүүд байдаг. Энэ бол шашны судалгааны дотор ч юм уу, шилхооны хуулиуд дотор байдаг. Энийг бол би үүсэхгүй. Гол нэмэрхүү хуулиудыг танилцуулах гэдэг байхгүй юу? Тэгээ энэ хуулиудын өгүүлбэр чинь яг л тэрнтэй адилхан байхгүй юу? Өвдөцийг магтаад ингээ ярил илүү ойлгоход амархан. Гэхдээ энэ бас дандаа үнэн байх ёстой биш. Бүх хүн хамааралтай сэдв биш. Тэ? Баян ядуу өгшин залуу бүх хүн хамааралтай сэдв бас эсвэл бүх хүнд нотлогдох ёстой нотлого биш байхгүй юу? Жишээлбэл одоо ингээд тэ зүртгэлийнхаа хувьд ч юм ингээ гадаад нөхөртэй бас 40 гутаа хөө ч юм уу чи Монгол биш байна би Монгол гэд ингээд ирвэл тэ тэр хүнийг ойлгохгүй тэр хүн чинь ингээд хин нэгэнд баймгүй дахин давтчихгүй байж дараа тэгээд тэгээд тодорхой хэмжээний ухаар янз янзын зүйлсийн тулд өөр ингэсэн сонголтоо хийж яхад нь шууд би өөрөө очингуудаа гаднаас нь очингуудаа ингээд тэгээд загнах байдлаар ч юм уу өнгөл жайгүй болохгүй штэ. Тэгэхээр бүх хүн хамааралтай биш. Зарим энэ үгийг хитрхи давцараа заримдаа энэ хүүхдүүд хүртэл энэ үгийг үзээ ядчих шít баг. Тэгээ ингээд жигсмээр өгүүлбэр болсон байгаа байхгүй юу? Хитрхи ингээд үн цэнэгүй мөртлөө маш олон хэлээд гарч байна. Тэгэхээр яг зөв газараа зөв өгүүлбэр хэлэх гэдэг юм байна шүү дээ. Тэгэнгუთ одоо миний ярьж байгаа зүйлсүүд болохоор хүн бодлын орон зай гэж байна. Гэтэ бодит амьдрал гэж байна. Энэ хоёр тусдаа зүйлээ. Хүн эсвэл бодлоороо дамжуулж маш их энерги алдаж байна. Тэгээ эсвэл ингээд энергийн дандаа халдагдах шин чанартай байна. Өөрийгөө цэнгэлж чадахгүй байна. Тэгэхээр өөрийнхөө бие махбодтой энерги төлрөөс сурыг. Энэ урсгалыг тогтоон барьж сурыг. Гэх мэтчлэн энэ сэдвүүд жоохон угаасаа хүнд би ойлгож байна. Гэтэ энэ хүнд ч гэсэн цаанаа бас үнэн байж болох үз. Хүн болгонд хамааралтай байж болох үз. Тийм сэдвүүд ихгүй юу? Тийм. Баян ядуу өгсөн цал хамаагүй. Монгол өнө, хар өнө, шар өнө, бур өнө хамаагүй хэлбэрүүд ихгүй юу? Тийм. Энтэй адилхан бид нар дотор сурах хэрэгтэй заяа. Ийм зүйлс зөндөө байна. Тээгүүс болоод та нар хитрхи хэлсүү бишээсээ болоод бурхан биш зүйлийг бурхан гэж бодоод байгаа байхгүй юу? Багш биш хүнийг багш гэж бодоод байгаа байхгүй юу? Тэ? Гэхдээ яах вэ? Хүн ингээд тэ нэг агсан тавьж байгаа юм шиг уурлаж ярихгүй. Гэхдээ ер нь бол
ингээд тэ зүгээр ингээд жоохон сүслэг мэдрэмжтэй байг. Ингээд илүү дутуу юм шатдаг байг. Гэтэ тэр хүн бурхан биш аахгүй юу? Хүн бол яг бурхан биш. Бурхан байвал хүн бурханыг ингээд тэ бурханлаг хүн ингээд бурханыг орлоод бурханыг ингээд номлыг заадаг хүмүүс багш нар бас байх уу байдаг. Гэтэ тийм ингээд олон биш. Дээрэс нь тийм цаг үе болгонд ч байдаг юм биш. Тэ. Тэгэнгუთ чи ингээд одоо чи ингээд нэг жоохон юм зүүдлэн гутаа босон болоогүй юм бодон гутаал ном гаргаад ирдэг тий. Хууль гаргах гад идэг. Зээжил илдээд идэг. Тэгэл дэлхийг үүсгээд идэг тий. Нэг хитэн гар бие биений хөргөл мөнгө төргөл ингээд яваад идэг. Ийм байж болохгүй. Та нар зөвхөн хууль дотор бай. Дэлхийн хэмжээний соёлуудыг судал. Тэгээ би өмнө ч зүүн төлжсэн одоо ч хэлж байгаа. Монгол бол яг хөндлөмөр түүхтэй улс уу гэвэл мөн үнэн. Тэгээ дэлхийн түүхэнд мөрөө үлдэж чадсан үндэстнүүд гэвэл үнэн. Яг тийм түүхүүд бидэрт байгаа. Гэтэ эн чинь цор ганцаараа ингэж дэлхийн түүхэнд мөрөө үлдээсэн үндэстэн биш байхгүй юу да. Дэлхийн түүхэнд мөрөө үлдээсэн мөртлөө одоо байгаа үндэстнүүдээс би жишээ авдаг штэ. Хятад байна. Тэгээ Орос байна. Европт гэж одоо Их Британи байна. Герман байна. За Герман бол сайн утгаар үлдээсэн хэсэг санагдахгүй байна. Тэгээд тэ ингээд энэ мэтлэн одоо Америк байна сүүлд гарчснаас гэвэл энэ мэтчлэн ингээд дэлхийн түүхэнд мөрөө үлдээсэн том соёлоо том улсууд зөндөө байдаг. Одоо ч байсаар байгаа. Яг одоогийн нөхцөлтөр бол дэлхийн түүхэнд бүр ингээд тэгээ бүр яг тодорч гарч ирээд штэ зөөрөө ч юм уу те яг ингээд одоохондоо арай бид нар тэг чадахгүй байгаа. Энийг бас бид нар мэдчихлээ байх хэрэгтэй байхгүй юу? Тэнийг биш юм бол. Тэгээд тэгтээ харин яаж бид нар энэ цаг үедээ нийцсэн байдлаар дэлхийн түүхэнд гарч ирэх вэ гэвэл илүү урт удаан наслсан, илүү сод, илүү зөв, илүү цаг үетэйг нийцсэн. Тэгээ ийм байдлаар бид нар гарч чадна штэ. Энэ дээр өөрийн жишээ бол хэлдэг тэр зөв ингээд жишээлбэл Америкт тэгээ Америкийн том компани, Samsung-ийн том компанид ажиллаж байгаа залуучууд мундаг байна уу гэвэл мундаг байна. Үнэн энэ бол хөндлөхүүс сэдв мөн. Энтэй адилхан бид нар ер нь бол зөвхөн тэр гадагшаа гарсан хүмүүс нэг гэлтгүү Монголын тухайд өөрсдөө ч гэсэн бүх төрлөөрөө жоохон урагшламаар байна. Бүх төрлөөрөө жоохон гэрэлтмээр байна. Тэгээд дээрэс нь дэлхийн зөв соёлуудыг бас зөвөр судалчмаар байна. Еврей соёл те. Яагаад нь Библи гэдэг ном дэлхийд даяар байдیں۔ Тэ. Цаанах багшийн хөндлөх хэрэгтэй байхгүй юу? Гэт ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэр сүнслэг утгуудын тайллын энэ цаг үетэй нийцж байгаа байдлыг судлах хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр нэг юм гоё юм ярьсан хүнийг биш байхгүй юу? Хэрвээ итгэж хүн байвал үгэнд л толгуурж итгэлээс авах хэрэгтэй. Энэ үгний цаана байгаа мөн чанар сүнслэг утга Бурхны төлөөж байгаа байдлыг тэрийг яг тайлж байгаа, тэрийг зааж байгаа, тэр нь зүв байгаа бол хүндэл тийм биш бол хүндлэх албагүй байхгүй юу? Тэгээд би бас хэлдэг шүү дээ. Энэ миний зааж байгаа хуулиуд ярьж байгаа юмнууд одоо ойлгохгүй байгаачсан үнэхээр үнэн байвал тодорхой хэмжээнд хүндэл. Гэхдээ бурхан шиг бити хүндэл гэж хэлдэг байгаа шүү дээ. Тэгээд яг нь жоохон бухимдуу юм шиг мөртлөө хэлэх гээд байгаа үндсэн санаа нь юу юм бэ гэхээр биднийг өдөрдөж байгаа тэгээ ингээд хүрээллүүд, соёл түгэж байгаа хүрээллүүд байгаа. Тэгээд тэн дотор зөв хүрээлж байгаа, буруу хүрээлж байгаа. Тэ нийгэм буруу үлгэр дуурал үзүүлж байгаа хүмүүсийг буруугаар ингээд төрхөж байгаа хүмүүс бас байгаа. Тийм ламарч байгаа, тийм үзмэрчж байгаа, босон болоогүй багш нарч байгаа. Таны амьдралыг ингээд тэгээ заадаг. Таны бүх сонголтууд чинь тойруугаараа нөлөөлдөг тийм хүмүүс байгаа. Тэгээ Монгол ядаж байгаа мухар сүртэй гарууд тэ юм болвол нэг 5 10 цус олдвол нэг хүн дээр барай очиждаг, амьдралаа заалгуулах гад идэг. Нөгөөдөл нь заах гад идэг. Тэгээ би хэлдэж штэ би та нарт хууль заана би өөрийнхөө амьдралыг заахгүй. Би зааж яах юм? Би бурхан биш юм чинь. Бурханы хуулиудыг харин зааж болно. Ярилцж болно. Тэгээд энийг ойлголдох хэцүү байгаа ч гэсэн дахин оролдож болно. Оролцоорч байх болно. Олно. Хэлэх гээд байгаа үндсэн санаа нь юу бэ гэхээр бити ингэж их төөрөгдөлтөө. Бити ингэж буруу байл та. Бити их гандан гэлээ бол та. Бити их ингэж захын төвд болгоныг хүндэлтэй. Бити ингээд төвд үсэг болгоныг төвдөр ингээд ойлгосон ч ойлгоогүй ч баахан тавтаж байгаа үсгийг хүндлээд л да. Цаана байгаа мөн чанараар ингээд хүндэл заяа. Тэгээ миний энэ түгэж байгаа соёл бол төвдөд байгаа. Гэтэ төвд хүмүүсийн биш зүгээр төвдөд байгаа урт наслуулдаг сүмийн монгол хэл дээр байгаа энергийн хуулиудын тухай та нар заах гэдэг. Тийм. Тэрнээс биш те. Эсвэл хэрвээ ойлгож чадчихвэл шашны ивнэгдэл болон уртнаас хүн яагаад бурханлаг гэдэг тухай тэгээ нууцуудын тухай ярилцж болно.
Тэгээ би бол үлддэг. Тэ ер нь бол итгэж хүн мөн. Яагаад бүх хүнд итгэж шилдэггүй гэхээр үзий ядаад байдаг байхгүй юу? Дээрээс нь ойлгохгүй зүйлсээс айдаг. Угаасаа айдаг сэдв нөхгүй юу? Бурхан юм чинь хүний айдаг сэдв. Тэгээ ингээд мэдхгүй өрөөрөө хүн айдаг. Тэгээ мэдхгүй зүйлийг ярихаар ингээд зайгаа авдаг. Тийм шин чанар байдаг хүнд. Тэгээд явцлаас гэдэг юм да хийсэл болно. Тэгээд гол нь та нар жоохон хэрсүү байл та. Тэ улаан дудаа самбуу шиг улсыг ирлэн бошин болохгүй хэлж байгаа юм биш. Гэтэ жоохон хэрсүү бай. Зөв юм дээр хэрсүү бай. Дээрээс нь бидний нийгмийг өдөрж байгаа хүмүүс багш нар мөн юм уу? Аав ээж мөн юм уу? Тэгээд сая ярьж байгаа тэр шашныхан мөн бохгүй. Яагаад гэвэл энэ хүмүүс чинь эхлээ хүүхдтэй зааж ин тэ аав ээжүүд хүүхдтэй үлгэр дуурайл болж байна. Гэтэ эдгээр яг хэр сайн үлгэр дуурайл болж чадахгүй хэмжээнд байна уу гэхээр бас ойлгох ёстой зүйлсээ ойлгоогүй л явж байгаа тийм ухарс нөхцөл зөндөө байгаа юм. Багш нар хэр сайн багш болж байна. Тэгээ 10 жилийн багш нар ч юм. Оюуханы хувьд бол тэд нар хүмүүс мөн баг. Тэгээ ингээд математикийг сурулж мөн ямар нэгэн зүйл төгсөөл ингээл тий. Дааж байгаа штэ. Тэгээ яг махан бие мэдлэг. Гэтэ энэ зүрхтэл оюун ухаан бие махбод зохицолсон цогц мэдлэгийн тухай, эрүүл мэндийн тухай, хүн өөрийнхөө тухай, бурхны тухай, цаг үеийнхээ тухай яг хэр зөв үнэн мэдэж ийн вэ гэдэг асуудал байна штэ. Энэ дэр бол мэдж байгаа нь үнэхээр мэдж байгаа нь цөөхөн байж магадгүй. Бид ч өөрөө тэр цөөхнийхэн жишээ гэж өөрөө боддог учраас л ингэ юм ярих гасууж байна. Гэтэ шалгаад үз. Буруу хүмүүсээр битээ өдөртвөл тэгээ хуйлуудын хүндэл үнэхээр байвал ойлгодог бол бурхны хүндэл. Ойлгодог бол чимээгүй. Эсвэл муулж олон таны үзэл бодол гэж болно. Гэхдээ зарим нэг зүйлсийн тухай, мэдгүй зүйлсийн тухай хит их хамаагүй тэгээ сэжэдэлж ярих чинь эхлээ жижигхэн алдаа. Цаашдаа бүр илүү том алдаанд ч хүрэж болно шүү. Тэгээ эцсийн шалтгаан тэгэл хүлээл төлдөг. Гэхдээ энэ дотор нэг ч гэсэн ойлгоод амин гэдэг зүйлийг, уртнаас гэдэг зүйлийг, өөрийнхөө амьдралыг өөрчлөх гэдэг зүйлийг хийж ивэл тэрэнд нь баярлана. Тэгээд занхаарлаа тасвал баярлаа. Миний норог 16 ч юм уу, 7 ч юм уу, 8 ч юм уу байлаа. Норогд ороосоор ахлана. 1000 норогны дараа дахиад илүү тухтай ярилцъя. Тэгээд занхаарлаа тасвал баярлаа.